За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд ерөнхий сайдаас нэг хоёр гуйлтыг бүр маш товч өгөө тодорхой хоёр зүйлийг гуйх гэсэн юм уу, хариулт авах гэсэн юм аа. Нэгдүгээр зүйл болохоор энэ Эрчис Монгол гэдэг энэ компаниг эрчим хүчний салбараас нэг хол байлгаж өгөөч. Энийг үнэхээр гуйя. Өнгөрсөн засгийн газар Эрчис Монгол гэх компаниг байгуулад эрчим хүчний компаниудыг төвлөрүүлж удирдах ийм маш буруу хариуцлагагүй шийдвэрийг гаргасан. Өнөөдөр тэрний гор нь ингээд 50 мегаваттын бүхэл бүтэн их үүсвэр шатсан, Эрдэнэ түүний ам ирссэн. Энийн хариуцлагыг хүлээх эзэн өнөөдөр олдохгүй байна. Гэтэл өнөөдөр ингээд дахиад л Эрчис Монгол дээр эрчим хүчний компаниудыг төвлөрүүлэх тухай асуудлыг өнөөдөр ингээд яриа сууж байгааг харахаар үнэхээр бүр хийлэгч үг олдохгүй ийм байдалтай байна. Төрийн өмчнүүдийн компаниудын үйл ажиллагааг сайжруулахыг зорж байгааг бол үнэхээр ойлгож байгаа. Гэхдээ энэ авж байгаа арга барилчин, авж байгаа арга хэмжээ чинь буруу байна гэдгийг би маш олон удаа хэлсэн. Буруу гэдгийг өнөөдөр энэ гараад байгаа маш аимшигтай осол батж харуулад байна шүү дээ. Энийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Энийний цаана ямар эрх ашиг байгаад байгаа юм бэ? Бид нэг л зүйл маш ойлгомжтой байхгүй юу? Яавал энэ төрийн оролцоог багасгах вэ? Яавал энэ төрийн өмчийн компаниудын бие даасан байдлыг дээшлүүлэх вэ? Яавал өөрийнхөө үйл ажиллагааг өөрөө хариуцаа явдаг, өөрөө сайжруулаа явдаг, хийсэн үйлдэлдээ өөрөө хариуцлага үүрээд явдаг тийм боломжийг бүрдүүлэх вэ гэж бодохын оронд дахиад нэг төрийн өмчтэй нэг дарга компанийг бий болгодог ийм бүр хинч бодсон ийм буруу шийдвэрийг гаргасан. Тэгээ буруу шийдвэр нь батлагчаад байхад дахиад өнөөдөр яриа сууж байгаа. Тэгээ мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсооч. Өнөөдөр бид нар улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг сүүлийн 8 сарын хугацаанд бүтэн цагаар ажиллаад бүхэл бүтэн 8 улсын эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг эрчим хүчний компаниудын уялдаа холбоог нь маш наривчлалтай судалсан. Тийм ч учраас бид нар эн чинь буруу байна гэд мэргэжилтийн хүний хувьд хилээд яриад байгаа байхгүй юу? Яг л хаданд цуурайтж байгаа юм шиг ерөөсөө сонсохгүй. Тэгээ энэ Эрчис Монголыг байгуулах үндслийг гаргасан хүмүүс нэг л Сингапурын нэг ганц компаниг л яриад байгаа. Ямар ч үндслэл байхгүй. Тэгэхээр бүр хичээнгүйлэн гуйя. Эрчис Монголыг эрчим хүчний салбараас хол байлгаж өгөөч. Өөр юу хүсээд байгаа юм бэ? Бүхэл бүтэн 50 мегаваттын их үүсвэр байхгүй болчлоо. Игэл жирийн инженер хүн амь насаа алдчихлаа. Өөр юу хүсээд байгаа юм бэ гэж хэлэх гээд байгаа. За хоёрдугаар гуйх юм би 1 минутаа нэмэт авчээ. За эхлээд хариулт авч байгаад минутаа татруулах шүү. За одоо хэн хариулах вэ? За ерөнхий сайд хариулъя. За эхлээд Хөрлөбаатарын баасан жаргалагч шүүний төрний асуултанд хариулж. Ер нь бүгд үндсэн хуулийн институтүүд шүү дээ. Шүүгч, цэцгэлэгч тэр, гүйцэтгэх цэцгэлэгч тэр, хууль тогтоох цэцгэлэгч гэсэн тэр. Тэгэхдээ шүүхийн эдийн засгийн хараа тус байдлыг хангана гэсэн үгтэй энийг хэлцүүлгээ авчихсан үү. Мөнх чулууны инх цэцэг гишүүнд хэлэхэд энд бүх төрийн өмчийн компаниуд хугацаатай даалгавар өгч байгаа. Эрдэнэс Монголдоо уулзсан хугацаатай даалгавар өгсөн, өрөөчгийг сайжруулах төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дүүрэг өгсөн. За Эрчис Монгол компани дүүрэг өгсөн, та оролцсон. Эрчис Монгол компани бол зөвхөн эрчим хүчний компани биш. Жишээлбэл МЯД компани ховчлол, IPO гаргах, томоохон төслийг хэрэгжүүлэх гэдгээ хэлсэн. Тэгэхээр энэ салбар дундын компани эрчим хүчний асуудлаар зөвхөн гарч ирэх. Хоёрдугаарт нь та бас тийм их ажил хийсэн сайн байгаа. Тэр судалгаа тооцоо баримт материалуудаа бидэнд өгөөд хуулийн төсөл боловсруулсан дүгнэлт материалуудаа бид нар бас яриад байгаа. Тэгэхээр бид нар дандаа юм нотлогоон цөөрөлсөн шийдвэр гаргаж байхын тулд бодит төсөл баримтуудаа биднээс бас өгч ажлын хэсэг эрчим хүчний асуудлаар бол тусдаа ажлын хэсэг байгуулж ажиллахад бэлэн байна гэдгийг тэнцэлсэн. Сайттайгаа эрчим хүчний сайттай холбогдох компани удирдлагуудаа ажиллах чиглэл өгсөө. Эрчим хүчний салбарт бол ялангуяа 3 дугаар цахилгаан станц дээр онцгой дэглэм тогтоож салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа. Харин өнөөдөр чинь хичнээн судалгаа хийгдээд ийм үр дүн гарчаад байгаа нь ийм аваар осол гарчаад байгаа нь бас л энэ бодит байдал нь. Тийм учраас энэ зөвхөн нэг компаниас болсон уу? Бас сахилгын хариуцлага олон асуудлуудыг нотлохоон цөөрөлж хян шалгалтын ажил
хууль хяналтын байгууллагууд, таргнуулын ерхий газар, холбогдох газрууд хян шалгалтын ажил явуулж байгаа дүгнэлт нь гарахаар илүү тодорхой хариултууд өгөгдөнө. Ийм учраас зохицож ажлууд явагдана. За харин тэр МЯД, Биокомбинат гэдэг олон компаниудын асуудал байж байгаа. Temasek-ийг Сингапурын компани жишгээр байгуулсан байлээ. Энийг бид баримт бодлогоон дээр үнэлээд одоо энийг татан буулгах уугүй юу? 7 хоногийн дотор төсөл төлөвлөгөөгөө сайжруулах, үржихийг сайжруулах төсөл төлөвлөгөөгөө босруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Ингээд хугацаатай үүрэг даалгаврын дагуу энэ компаниудын ажлуудыг зэгслээ явнаа. За эцэг гишүүн нэмж тодруулъя. За баярлалаа. За хоёрдугаар гуйлт болохоор ер нь эрчим хүчний салбарт одоо үе үеийн улс төрчид маш их одоо хүмүүсийг шахаж ажилд оруулсан. Тэгэхээр энэ хүмүүсийг одоо эрчим хүчнээс зайлуулж өгөөч гэж гуйх гэсэн юм аа. Яагаад тэгэхээр эрчим хүчний салбар бол маш нарийн мэрэгжлийн инженер техникийн ажилчид ажилладаг ийм онцлог салбар. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ялангуяа үе үеийн улс төрчид маш их мэрэгжлийн бус хүмүүсийг шахсан. Тэр мэрэгжлийн бус хүмүүс хаана ажилддаг вэ гэхээр нөгөө нэг эрчис Монголыг байгуулах гол үндэслэл болоод байгаа. Нөгөө захиргаа удирдлагын хилтэс, санхүүгийн хилтэс, хуулийн хилтэс. За тэр гадаад харилцаа гэдэг өнөөдөр маш тодорхой яриадс. Тэгэхээр тэрэн дээр ажилддаг юм аа. Тэр бүтцийг чинь данхаалгаад байгаа юм аа. Тэгэхээр энэ одоо эрчим хүчний салбарын үр ашгийг дээшлүүлэх, орон тоог багасгах энэ асуудал дээр тэр одоо улс төрчдийн үе үеийн улс төрчдийн шахаасыг эрчим хүчний салбараас За эхлээд хариулт авчаад шаардлага хангахгүй байна гэж үзвэл нэмж 1 минут тодруулахаар байгаа. Бямцогт сайд хариулах удсын газрын хэрэглэхийн дарга эрчим хүчний сайд байхгүй байгаад байна. Эрчим хүчний салбараас мэрэгжлийн бус хүмүүсийг холдуулж өгөөч ээ. Одоо их нарийн мэрэгжлийн салбар юм аа. Энэ бол улс төрийн томилгоо хийгээд байна гэсэн асуулт санал хэлж байна. Эцэг шүү. Тийм, ер нь эрчим хүчний салбар хэтэрхий хаагдмал одоо хэтэрхий одоо гэдэг нь дотроо цус ортцсон гэдэг юм уу. Тэгээд ардын намч байна, ардсан намч байна, хөгшинч байна, залууч байна уу. Ерөөсөө бие биений хамгаалдаг хэн нэгэнд буруу өгдөггүй. Ийм болцсон юм байл. Тэгээд либералчлал хийхээр үнэ нэмдэг, үнэ өсгдөг, үнэ өсгөхөөс аргагүй жилдэг. Гэтэл дотоод нь зардлыг нь бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хүнд сурталыг нь алга болгох олон ажлууд байгаа. Тэр ажлуудыг өөрсдөө хийхгүй байгаа учраас, хийхийг хүсэхгүй байгаа учраас энд одоо тийм үү Эрчис Монгол компани байгуулж энэ дээр одоо тодорхой төлөвлөлт, менежмент, бодлого одоо үйл ажиллагаа, үр ашиг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах энэ чиглэлд нь бол Эрчис Монгол компаниас ингээ хөндлөнгөөс зөвлөх үйлчлэг үзүүлэх байдлаар бодлогыг авч яваа гэж энэ компани байгуулсан юм байна лээ. Тийм болох энэ асуудал дээрээс Инх цэцэг гишүүн, Цэлмөн гишүүн биднээс ерөнхий сайдаар уулзсан. Цаашдаа тодорхой бодлого гаргаж илүү одоо өр өгөөжтэй Яг цэцэг гишүүн нэмж 1 минут тодруулъя. Тэгээд ямар ч хэлсэн эрчим хүчний салбарт бол маш тодорхой байгаа. Улс төрчдийн үеийн шахаа өнөөдөр энэ эрчим хүчний компаниудыг данхайлгасан. Тэгээд тэр данхайлгсан юм засахын тулд Эрчис Монголыг ингээд төрийн өмчтэй дахиад нэг компаниг байгуулах гол үндэслэлээ олгоо явдаг чинь буруу. Тухайлбал эрчим хүчний нэг компанид жишээ нь хэдхэн жилийн өмнө захиргаа удирдлагын хилцэн 7-8 хүнтэй байсан 20 гаруй хүнтэй болсон. Тэгээ нэг 20 гаруй хүнээ нуухын тулд захиргаа удирдлагын хилцэс, санхүүгийн хилцэс гэж бүр 2 салгаа явж гэнэ гэж байна. Тэгэхээр энийг сүүлийн 5 жилийн хугацаанд яаж одоо мэрэгжлийн бос хүмүүс хаана байрласан бэ гэдгийг бүр маш тодорхой судалгааг нь гаргасан угаасаа байж байгаа. Тэгэхээр энийг үндэслээд одоо тэгээд нөгөө орон тоог багсах гэсэн чинь нөгөө нэг одоо дандаа улс төрчин шахаast нь одоо халагдахгүй нөгөө нэг хэдэн одоо инженерүүдээ, монтёруудаа халнаа, цомгдохно гэж сууж гэнэ гэж байна. Энэ бол үнэхээр байж болохгүй асуудал. Өнөөдөр энэ салбарт мэрэгжлийн ажилтан олдгой болсон. Цалин багтай, ажлаасаа гарч байна. Гадагшаа явж байна. Тэр энэ дээр анхаарал. За Бямцаг цаад нэмж хариулъя. Яг таны ярьж байгаа асуудал байж болзошгүй гэж үзсэн учраас таныг өөрөө оролцооч гэж байгаа. Та өөрөө оролцоод яг мэрэгжлийн чадвартай улсуудын үлдээгээд тэр мэрэгжлийн бус улс төрчийн шахааг нь цэвэрлээд өгөөч. Энд хамтраад оролцооч л гэж хэлж байгаа. Яг та хэлж байгаа таны тийм үү? Өрсөлдөөн байх ёстой гэдэг санал нэг байгаа. Өрсөлдөөн дээрээс тийм үү нийлүүлэлт нэмэгдэж үйл ажиллагааны үйлчлэгийн чанар сайжирдаг, үн хямдардаг.
Тийм болохоор эрчим хүчний салбарт бид өрсөлдөөнийг бий болгож байгаа. Таны одоо тэр санал санаачлалыг дэмжье. Өрсөлдөөнийг бий болгоод ангийн тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлье. Эндээс үн хямдарна. Эцэст нь одоо эрчим хүч энэ одоо тасралтгүй найдвартай аюулгүй ажиллагаа хангагдана. Энэ лөө та бас өөрийнхөө одоо мэрэгжлийн одоо мэдлэг чадвар туршлагаараа оролцоод өгөөч. Зүгээр одоо эндээс шүүмжлээ суух биш. Дотор нь ороод ингээ ажиллаад өгөөч. Тэр эрчим Монголтой эрчим хүчний яамтай эрчим хүчний компаниудаа өөрийн мэдлэг чадвараас зориулаад хамтраад өгөөч гэж би бас цэлмөн гишүүн болон та гэд одоо бос гишүүдийг бас урьж байгаа. Тэгээд бүгдээрээ хамтраад ажиллацгаая. За дээрээ 2 л удаа тодруулах харгаа. Тэгээ 2 удаа тодруулга авцсан. За Лутагийн